Насаараа л их чинь хийдэ. Нөхөртэй сууснасаа шүтээ ирч одоо тэгэл эндээгээл ингээл бас амтныхаа хажуугаар хойлоо ингээл бас хийш үү те. Хөдөлмөржил байхад хүн хизээч хоосоо ондгоо. Хизээч гал төлөөгөр тасардгүй л байхгүй юу. Минь хоёр хүүхдээ алтан цаа ядгээ их чинь. Тэгээ одоо нөхөр хоёр хүүхдтэйгээ ингээл дөрүлээ ач төрөл амьдарч байна да. Их чинь ол нэг тийм амир актер тийм мэрэгжил боловсролтооч. Дунд ангиасаа сургуулаасаа гарч ирсэн өөрийнхөө мөнчгөрөөр л өдөө хүртэл явж байгаа. Гэтэл би л хизээч салхуурхаг хүсдэггүй. Хөдөлмөржил байхад хүн хизээч хоосоо ондгоо. Хизээч гал төлөөгөр тасардгүй л байхгүй юу. Гэрийн яндан одоо ингээ бий болоход 11 дамжилгаар дамжижээд нэг гэрийн яндан бий болдог байхгүй юу. Түүхийн эдийн ийм одоо энэ газраас одоо их ч нөгөө энэ бүтээгдэхүүн авдаг. Одоо нөгөө нэг машины төмөр дээр үе Орсын хоолоо, агааржуулагчийн хоолоо дандаа нөгөө зузаан төмрөөр хийдэг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол хамгийн ихний үе шаналга нь болохоор машина унаад нөгөө төмрөө авах гээд очиж штэ. За тэнгууд очингууд ингээд ийм эвдэрсэн ийм машинаар ингээд бэж идгээ. Халах асуураа барьж очиод ингээд хасуурдаад ингээд авдаг байхгүй юу. Дөрөв талыг аваад гэртээ авчирж ирээд тавьчингууд одоо ийм болцсон байгаа. Одоо энэ төмрийг чи авчирж ирээд ингээд төвшин дээр тавиад ингээд тэгшилдэг байхгүй юу. Одоо эн чинь нөгөө нэг дандаа ийм гоё ирэхгүй заяа. Насаараа л их чинь хийдэ. Нөхөртэйгээ сууснасаа шүтээ ирч одоо тэгэл эндээгээл ингээл бас амтныхаа хажуугаар хойлоо ингээл бас хийш үү те. Тэнгүүдээ одоо энийг чинь ууг нь бол шатаад гадна талын машинда нөгөө нэг аваач тавьж байгаа шатаагаад одоо ийм хар өнгөтэй болдог байхгүй юу. Ийм болохын тулд энийг тослно. Хэдэн зуугаар нь ингээд тослно. Тэгээд энэ өнгө гарч ирнэ. Энэ хар өнгө гарч ирнэ. Энэ яагаад гэх юм бол хамгийн бүх яндан байхгүй юу. Энэ нөгөө нэг дээр нь гараад ингээд дивсчихсэн чи яахчихгүй. За ингээд эдгэр чи ингээд угсрагдаад гэрийн яндан бий болж байгаа гэсэн үг байхгүй юу. Одоо ингээд энийг ингээд эсгээд шатах гэж нэг өдөр болдгийг. За тэгээ авсарч ирнэ. Эсэх гэж 2 өдөр болно. Төмрөө тэгшил гэж 1 өдөр болно. За нэг 10 хоногт л бүтээр нэг 100 гаргаал хийчихдээ. Яг хойлохно. Их ч хоёрыг нь бол хүмүүс их хандахгүй тий. Нөө 100 хяндан идэг их чах уу танай янд чинь 5 жил болсон өстой баярлаа 4 жил болсон өстой баярлаа гэл тэгждэг. Яахав даа тэгэл бас нэг олон төмөр хүрээлгэж байгаа болохоор энэ хэдийнхаа буунд бас ингээл сайхан л амьдарч байна да. Их чинь одоо эндээ л их чинь аж аргалтай байдгаа угаасаа. Манай өмтөө хоёр чинь гэдэг ш нохоо шуугаа ингээл тэжээгээд ингээл энэ чинь нөгөө нэг 100 хяндан чинь улирлын чанартай ажил байхгүй юу. Тэгээд нөгөө удирлын чанарлан дуусчингууд хаяа хойлоо яана. За миний нохоо шуугаараа байж байгаараа гэл нөгөө хаяа хүний л амьдрал юм чинь тийм бастэй. Тэнгүү за хань очиод нэг ар мотор боогод ирээ да гэл тэгээ явдаг байхгүй. Тэгээ нөгөө нэг ар мотор нөгөө нэг боохоор өдөрт нэг 250 авчдаг штэ. Чи өөрөө л хөдөлмөрлөж хийж чадвал чи их л мөнгө авна. Чи хийж чадахгүй бол чи мөнгөгүй ч бууна. Ер нь бол барилгын ажил тийм байхгүй. Манай өмтөр чи хоёулаа барилга залуу байхдаа ажиллаж ирсэн ар мотор боож ирсэн. Тэгээ яг нь сурцсан мэрэгжил хаяа нөгөө энэ тэнд нөгөө халдварын ажиллаж аавна. Тэгээд үрдээс ажил голдгүй. Яа тийм бистэ би ямар худлаа хэлээд хулгай хийгээ явчихж байгаа ш. Зовж олсон хоол амттай гэдэг шиг. Орой дээрхтэй тэгэл ундаа мундаага тамхи мэмхэ барайл ойр зүрийн хамыг барайл ороод ирнэ штэ. Улсаас тэдэн төгрөг авчих юмсан ч гэж боддог юм уу те тэр надаа их нэг хэдэн төгрөг өгч юм уу гэл эсвэл нэг очиод аав ээжийн тэтгэврийг зээлээд авчиж гэдэг юм уу те тэгэж өрдөөсө болохгүй байхгүй юу хүн өөрөө хөдөлмөрлөж хөдөлмөрлийнхаа үр шимийг хүртээ суух шиг гоё юм хизээч байхгүй яг тийм гаралтай гараал гадуур зөндөөл ажил биш штэ би өнөөдөр чам 50,000 төгрөг өгье та энийг хийгээд өгшүүл би хийнэ яа тийм хамаагүй тэр 100-ийн ажиллагаа надаар 50 хэлгүүлсэн гэсэн. Яа тийм тэр хүн надаа итгээд өгч штэ. Яа тийм би очиж хийчи 50,000 төгрөгтэй болчих. Миний амьдрал хэрэгтэй ш. Би надаглал тий савн боко юм уу тий нэг ойр зүрийнхаа хэрэгцээг авчих штэ. Одоо ингээл өмсч яваа хувцас сунар тий одоо эд мэдэр ингээл одоо амар хүнийг ялгуурхан гадуурлахдаг болсон штэ. Одоо нийгэм ч тэгээ ер нь бол би хүмүүсийг тийм бити байгаасаа л гэж боддог. Өнөөдөр тий халтар хувцлаад явж байгаа тэр хүн ямар хүнд ажил хийгээд тэр хүн гэрлүүгээ харж байгаа хинч мэдэхгүй штэ. Зүгээр л тэр хүнийг арчаагүйгээр нь л хараад өнгөрж байгаа байхгүй юу. Ер нь бол гэхдээ хүн чинь нөгөө дандаа цэвэрхэн ажил хийдэг хүн байна. Бохор ажил хийдэг хүн байна. Тийм үстэй. Дундын бас ажил хийдэг хүмүүс байгаа ш. Тэр бүгд чинь янз янз л байгаа ш. Хүний амьдралд янз янзаараа л байгаа. Яг л ич тэгшл хүмүүсийг те энэ мөнгөтэй байна, энэ ядваа, энэ баян байна гэж харахгүйгээр яг л хүн гэдэг утгаар нь л хараасаа гэж боддог да. Ер нь бол
Ер нь бол их чинь бол нөхрийг л яадаг нөхөр юу хнүү те. За өнөөдөр хоёлаа энэ бизнес рүү ингээд орё гэх юм бол би дэмждэг. Яахан бэ нөгөө эмэгтэй хүн цаан зэр хоёр нутаггүй гэдэг шиг эрэгтэй хүн чинь л бид нарыг авч явж байгаа байхгүй. Ер нь бол тийм үстэй энэ эр хүн байгаа тулдаа л эх орон чинь намар амгадан байна. Эр хүн байгаа тулдаа бид нэр өөр хүүхэд гаргаж байна. Энэ эр хүнгүүд төсөөлөх юм байхгүй шүү дээ. Хүнд хүчээр ажлыг хэн л хийж ийн эрэгтэйчүүд л хийж шүү дээ. Тэгэхээр их чинь одоо цаашдаа энэ залуучуудтай хэлэхэд бол те ер нь бол эрэгтэй хүний илүү хизээч буруу байдаггүй гэж их чинь боддог байхгүй юу. Яг тухайн үед хүний амьдрал юм чи хэрэлдэж мууруулж байгаа одоо наашаа цаашаа юм гаралгүй л яах вэ тийм үстэй. За би өнөөдөр нэг 10 яндыг хийчих гэсэн чи манай хүн өө яшиг яахан хайч маргааш шалээ гэд ингэж болохгүй байхгүй. Хоёлоо те энэ 10 яндаг за тэгээ хань хоёлоо энийг хийчих маргааш наран тул руу ачуулна штэ гэд ингээд яав энэ чи хоёлоо нэгдэж чадчих гэсэн байхгүй. Ивэр л хилжээж одоо энэ амьдрал чи оршин согтнохоос хоёлоо ингээл тесрэл ингээл ах юм бол энэ амьдрал оршин тогтохгүй ш. Тэгэл нөгөө салал сарилтхийн хэнийг ойлгохгүй те эсвэл нөгөө нэг араал тавилт гэдэг юм тийм юм л үүсэт байгаа байхгүй. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс